За шок гэдэг сэдвийн хувьд бол Харрисоны Internal Medicine дээр тодорхойлсноор бол шок бол одоо клиникийн эмгэг нөхцөл байдал бөгөөд энд бол эрхтний үйл ажиллагааны алдагдал үүснэ. Ингэж алдагдал үүсэж байгаа шалтгаан нь бол эд эсэд хүчил төрөгчийн одоо хангамж болон хэрэгцээ хоёрын баланс алдагдж байгаагаас болтгоо гэсэн мэт. Тэгэхээр гол нь бол хэрэгцээтэй байгаа хүчил төрөгч эдэд очихгүйгаас болж үүсэж байгаа эд эрхтний үйл ажиллагааны алдагдлыг шок гинэ гэж хэлсэн байна. Тэгэхээр хүчил төрөгч очихгүй байна, гипокси болно гэдэг маань бол олон шалтгаантай. Одоо гадаад амьсгалын дутагдал, эсвэл цус багталт, эсвэл угаарын хийн хордлого, эсвэл метгемоглобинемия гэх мэтчлэн олон шалтгаан байгаа. Харин шок гэдэг маань бол ерөнхийдөө төстэй хүчил төрөгчийн дутагдалд орж байгаа нөхцөл байдал юм байна. Тэгэхдээ шалтгаан нь бол цусны эргэлтийн алдагдал юм байна гэж. Тэгэхээр энэхүү зурган дээр үзүүлсэнчлэн эд эсүүдэд хүчил төрөгч очихын тулд ер нь хаагур очт юм бэ гэдэг асуудал яригдана. Мэдээж микроциркуляцаар очдог, бичил цусны эргэлтээр очино. Бичил цусны эргэлт гэж юу хэлж байгаа юм бэ гэх юм бол бичил одоо артер буюу артериолууд, түүнээс салаасан одоо олон тооны капиллярууд, за түүнийг хурааж байгаа венул гэх мэтчлэн энэ бичил судасны төвшөнд явагдаж байгаа цусны эргэлтийг бол циркуляц гэж нэрлэнэ. Энэний гол зорилго нь бол эдгээр эд эсүүдэд хүчил төрөгчийг шинэ тэжээлийн бодисыг аваачиж өгөхөөс гадна эд эсүүдээс ялгарч байгаа бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн буюу metabolic waste product-уудыг буцааж хураах үүргийг бол агуулж байдаг. Тэгэхээр өчигдрийн өмнөх видеон дээр бол микроциркуляцийн тухай бол Starlink-ийн хүчний тухай энэ төр бол ярилцсан байгаа. Дэлгэрүүлж унших хэрэгтэй юм болов. За тэгэхээр энэ харагдаж байгаа хүчил төрөгчийн дутагдал маань өөрөө шокийг үүсгэдэг юм гэж ер нь бол түрүүнд гарсан. Тэгэхээр хүчил төрөгч маань эд эсэд ер нь очиж яах гээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ эд эсүүд маань хүчил төрөгчөөр яах гээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр эд эсүүд маань ер нь бол яг маш энгийн нэгэн жишээ бол одоо уурын зуухны жишээ байдаг. Ерхийдөө байшин түлшийг одоо 100-нд ингээ хүчил төрөгчийн тусламжтай шатааж дулаан гаргадаг шиг хүний эд эс ч гэсэн митохондортой хүчил төрөгчийг ашиглаж бодисын солилцооны одоо бензин, fuel болох одоо хүчил глюкоз эсвэл өөхтөөс уургийн задралын бүтээгдэхүүн болох одоо ацетил коэнзим надаш гэх мэт одоо олон төрлийн бодисуудыг ашиглан хамгийн гол нь бол АТФ-г үйлдвэрлэх гээд байгаа. Тэгэхээр АТФ гэдэг юм үйлдвэрлэх гээд байдаг. Тэгэхээр хэрвээ хүчил төрөгч очихоо болчих юм бол АТФ-гийн үйлдвэрлэл зогсдгоо. За АТФ-гийн үйлдвэрлэл зогсож байгаа шалтгаан нь аэробик гликолиз явагдаж чадхаа болоод байгаа. Тэгэхээр аэробик гликолиз явагдахаа болох юм бол АТФ-гийн хэмжээ буурдаг байх нь. АТФ-гийн хэмжээ буурах юм бол эд эсийн хэвийн үйл ажиллагааг хангадаг олон тооны АТФ-г болон бусад нуклеотид трифосфатуудыг задлж фосфорын одоо диферийн холбоонд байгаа энергийг хэрэглэж үйл ажиллагаагаа явуулдаг олон атифаза, житифаза гэх мэт уургууд маань үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа маа. Тийм учраас эд эсүүд маань бол гэмтэлд өртдөг байна. Эсийн гэмтэлд өртдөг байна Тэгэхээр cell injury буюу эсийн гэмтэл маань бол дотроо эргэх гэмтэл болон эргэшгүй гэмтэл гэж бас хоёр төрлийн байдаг гэдгийг санаж байгаа баха. Тэгэхээр эс маань бол гэмтэх юм бол лизосомын энзим бол одоо шүүрч одоо ликэж болж цусны эс завсрын шингэнд цаашлах юм бол цусны дэргэлдэх гэх мэтчлэн лизосомын энзимүүд маань бол эд эсийн гэмтлийг дамжруулах гэх мэт бас асуудлууд гарч ирдэг байна. Хэрвээ анаэробны гликолиз ер нь бол хүчил төрөгчийн дутагдaltaй байгаа үед их хэмжээгээр явагддаг Анаэробны гликолизийн үр дүнд үүсдэг бүтээгдэхүүн бол лактик ацид. За лактик ацид нь бол ацид учраас диссоциацид ороод лактат болон ус төрөгчийн протон гэсэн хоёр бүтээгдэхүүн болж задарж байдаг. Тэгэхээр ус төрөгчийн протон, сул чөлөөтэй протон нэмэгдэнэ гэдэг маань ацидоз буюу одоо энэ тохиолдолд бодисын солилцооны ацидозыг бий болгож байна гэсэн. Тэгэхээр ацидоз гэдэг маань цусны pH-ийг хэвийн хэмжээ болох 735-аас 745-аас тэр хоорондоос бол багасгаад илүү их одоо хүчлэлийг орчныг бий болгоно. Тэгэхээр ус төрөгчийн концентрац ер нь эдийн орчинд ихснэ гэдэг маань их аюултай. За
хамгийн наад зах нь бол строкчийн концентрац алдагдана гэдэг маань уургийн бүтцийг эвдлэх маш олон энзим, сувг уураг, рецепторуудын үйл ажиллагааг алдагдуулах тийм аюултай байдгаа гэж бас ойлгож болно. Маш олон механизм байгаа ч гэсэн нэг механизм нь бол тэр юм аа. За жишээлх юм бол вазомотор респонс буюу цусны судсыг агшаадаг уургууд, за агшаадаг сэрлийг өгдөг уургууд маань бол үйл ажиллагаанд ацидоз үед алдагддаг байх нь байна. За тэгснээр бол TPR буюу захын судасны эсэргүүцэл буурж идэг байх нь байна. Захын судасны эсэргүүцэл буурснаар артерийн дундаж даралт унжаадаг байх нэ. Артерийн дундаж даралт унна гэдэг маань артерийн болон венийн даралтын хоорондох зөрүү маань багасж ийн гэсэн үг. Тэгэхээр тэр хоёрын хооронд урсж байгаа урсгал буюу flow, өөрөөр циркуляц, өөрөөр perfusion багасж байна гэсэн үг. Тэгэхээр үүнээс үндэслэн хүчил төрөгчийн зөөвөрлөлт хүргэж өгж байгаа delivery процесс маань буурч ийн гэсэн үг. Тийм учраас маш олон эдүүдэд anoxic, hypoxic injury буюу хүчил төрөгч гүйдлийн, хүчил төрөгч дутагдлын гэмтлүүд үүсч идэг байгаа. За ер нь бол эндотел маань өөрөө хүртэл хүчил төрөгчийн дутагдалд орж гэмтдэг учраас түүнээс шалтгаалсан DIC буюу судсан дотор цус төгмөл бүүлгэнэх хам шинж маань сепсисийн үед тийм байдлаар бас үүсдэг байх нь мэдээж Вирховын гурвал гэдэг тийм ээ коагуляц үүсдэг, бүлэн үүсдэг шалтгаануудын нэг нь бол нөгөө цусны урсгал удаашрах процесс байгаа. Удаашрах тусам хоорондоо цусны бүлгэнэлтийн факторууд маань харилцан үйлчилж бүлэн үүсэх магадaltaй байдаг тийм ээ. Тэгэхээр тэр механизм ч гэсэн бас нөлөөлж DIC үүсгэх бас нэг асуудал үүсгэдэг. За ингээд цаашлах юм бол зөндөө олон асуудал үүсдэгийн нэгэн жишээг татах юм бол нарийн гэдэсний эсүүд бол мөн гипоксин гэмтлээсээ болоод хэвийн биологийн барьер нь алдагдсанаас болоод бактериудыг бол хөндийдөө хадгалж чадахгүй. За бактериуд бол нэвтэрж септик шокийг бас нэмэлтээр бусад төрлийн бүх төрлийн шокийн үед бол үүсэх боломжтой байдаг байх нь. Сепсис бус төрлийн шок маань мөн сепсисийн шокийг дээрээс нь нэмж ингэж давхарлаж үүсэх эрсдэлтэй байдгаа гэдгийг эндээс харж болно. За ингээд Робинсийн патологи төр тодорхойлсноор бол септик шок эсвэл ер нь бусад шокуудыг бол үндсэн юм 3 үе шатанд бол ангилж байна. Нэгдүгээрт бол non progressive stage буюу ерөөдөө бүр хүндрээгүй байгаа үе гэдээ орчуулчих тий. Энэ болохоор яг хүндэрж явж байгаа үе гэдээ орчуулчих. Энэ болохоор бүр эргэшгүй гэмтлийн үе гэдээ орчуулчих. Хөшөөгөө орчуул байгаа үеэс таад нь хаваалцаарай. Тэгэхээр non progressive stage-ийн үед цусны эргэлт удаашрсан ч үгүй юм уу эсвэл эдэд хүчил төрөгчийн дутагдал үүсэж байгаа бол түүнийг хүний биеийн дасан зохицлын механизмууд болох рефлекс компенсацууд маань хэвийн байдалд нь авчиж яадаг байгаамаа. За тэгэхээр энд нь юу орж ийн вэ гэх юм бол бара рефлексүүд орж ийн. За нөгөө гүрээний төдгөнцөг болон авартын ном дээр байдаг бара рецепторуудын рефлексүүд орж ийн. Цаашлах юм бол ренин ангиотензин альдостероны тогтолцоо орж ийн. За антидиуретик гормоны ялгаралт нэмэгдэх дасан зохицол орж ийн. Цаашлах юм бол симпатикийн тонус нэмэгдэх, катехол аминуудын хэмжээ цуснд ихсэх. Тэр нь бол зүрх судасны цусны эргэлтийг, зүрхний контрактилитийг, захын судасны эсэргүүцлийг нэмэх гэх мэт дасан зохицол орж ийн. Дээрэс нь бөөрөндөд булчирхаагаас ялгарч байгаа стресс гормон, кортизол гормоны хариу урвалууд гэх мэт маш олон хариу урвалууд бол хүний биеийн даралтыг, цусны эргэлтийг хэвийн байлгах, хүчил төрөгчийн хангамжийг хэвийн байлгах чиглэлд хичээж ажилладаг байна. За ингээд цаашлах юм бол энэ үедээ бол даралтыг буцаагаад хэвийн төвшөнд нь ойртуулад барьж байгаа. За ингээд бүр цаашлах юм бол даралт маань унах, за гипоперфюзи болох, тэгээд ацидоз болох гэх мэт шинжүүдээр бол хүндэрж байгаа нь прогрессив стейж нь бол эмгэлзүүд ажиглагддаг байна. За бүр цаашлах юм бол эд эсүүд маш хүн гэмтснээр яаж ч даралтыг нэгсгээд, яаж ч цус хэлбээд, яаж ч инотроп бэлтэнэл өгөөд, яаж ч вазопрессор өгөөд хэвийн байдалд орохооргүй болдог үеийг irreversible stage гэж нэрлэдэг байна. Тэгэхээр эхний 2 үед бол эмчилгээг авах боломжтой байдаг. Төгсгөлийн үед бол эмчилгээ авах боломжгүй байдаг учраас шок бол маш түргэн арга хэмжээ авахгүй бол болдоггүй тийм нөхцөл байдал билээ. За тэгвэл энэхүү бүдүүрч зурган дээр бас төсөөлөн харахад бас амар юм болов уу гэж бодож юм бүдүүрч зураг тавьсан байгаа. Энэхүү хүснэгтэн дээрээс бид нар юг харах вэ гэвэл шокийн үед cardiac output яаж өөрчлөгддөг юм буюу зүрхний ховдлоос
зүрхний ховдлоос одоо аорт руу гарч байгаа цус тийм ээ. Эсвэл ерөөхдөө pulmonary capillary wedge pressure, за цаашлах юм бол том артерт байгаа дагалт болох mean arterial pressure, за тэгээд TPR буюу захын судасны эсэргүүцэл, тэгээд төвийн вений даралт гэх мэтчлэн эдгээр параметрууд нь яаж өөрчлөгддөг юм бэ гэдгийг ярилцах хэрэгтэй байгаамаа.